Oh no guys. Мань фейлдчлээ. Би яг энэ гоё вивтэй газар цасаар иглөө бариад хүүхд насныхаа мөрөөдлийг биелүүлэе гэж бодсон байхгүй юу. Миний төлөвлөгөө болохоор энэ цасыг хэвэн шахаад блокнууд болонгуудаа тэрийг өрөөд иглүүгээ барья гэж бодсон байхгүй юу. Даанч хичнээн шахсан ч гэсэн хитрхи хуурай болохоор хэвэнд орохгүй юм байна шүү дээ. Тэрөө тэгж блокоор хий гэх юм бол хэдүүлээд нойтон цас, шин цас хэрэгтэй юм байна. Иглүүг бол үнэхээр баримаар байна. Яах вэ? Бүх асуудалд гаргалгаа байдаг гэдэгтэй. Ямар гаргалгаа байж болох вэ? Ийшээ унаал бүр баларх нэ. Яг үндэ нэг 20 см зайтай байна гэж боддоо. Тасаал нэгтэршүүл гарга олох хэрэгтэй. Их шахлаа гэд явж нэмэр байхгүй л дээ. Яг үндэ бол энэ усыг яах вэ? Тэгэхээр хит хуурай. Ой, хуурай болохоор л нэгтрэхгүй байгаа юм зү. Guys, энийг хараа. Oh my. Тэгвэл нойтон л болгох чи л доо. Нойтон л болгох чи л доо. Damn. Тэгвэл савнда цасаа хийгээд дээрэс нь жоох ус хийгээд тодорхой хэмжээгээр чигнийх нь хэмжээг нэмчих юм бол хоорондоо барьцлаад хөлдөж байна. Энэ сая дөнгөж асгасан ус ингээ бацхад хөлтөөд биетэй олчиж хараа. За, кофега гэлцүүлчихэд газ очиж дорч үзье. Cheers guys. Иглүүг амжилттай барихын төлөө. Чуа. Монгол хүн байна да. Хоорондоо нэг жоохон барьцлахад л ер нь болохоор хит их ус хийчүүл болохгүй байх гэж бодоод байна. Энэ хараа аль хэдийн барьцлаад эхэлчихлээ шүү дээ. Бид бүхний хөсөн хүлээсэн хамгийн чухал мөчөрлөө. Энэ блок болчвол тэгээ хэдүүлээ боллоо л гэсэн үг. Оо! Ваа! Яра. Болчих юм байна штэ. Тэгэхээр зүйлээ одоо усаа зөөгөл блоко шахаад хийчих юм бол тэгэл болчих юм байна. Yes. Let's go. Хэдүүлээ тэн дээрээ барьж чадахгүй юм байна. Ус зөөгч байгаа машин маань тийшээ гарч чадахгүй юм байна. Гэхдээ тэн дээр бол гарч чадна гинэ. Хэрвээ засын зэвэрлчих юм бол. Ингэж амар ядарх байсан юм уу? Ийм жоохон газар уу? Арайчтэй бойка. Болох уу? Оо. Гарчих юм шүү. Оо, энэ зам засах хэрэг байсан юм уу? Гараа явчихт юм байна. Тэний хүний тэнгэрээ байна гэж аа. За тэгэхээр усныхаа савыг бэлдээд усаа авчираад тэнд буулгах бол болчих юм шүү. Окей. Let's go. Мант чинь нэг хоёр мэдээ байна заяа. Хойлоо мó. За нэг нь арай гайгүй, нэг нь бүр нилээ мó. За нилээ моогоос эхлэе. За сайн байцгаана. Манай блокны маань хэв өвдөрсөн. Дараагийн мөн мэдээ. Энэ савыг дуусгасан, энэ сав талдаа орсон байна. Энэ сав дууссан, энэ бол байгаа. Хийсэн блок маань хараа. Энэ нэгнээ ингээд 10 байгаа. 11, 12, тэнд 2, 13. Усыг бол үнэхээр дутуу тооцсон юм байна. Усыг бол үнэхээр дутуу тооцлоо. Ер нь бол худгаал бараацсан дээр юм байна да. Худаг дээрээ хийчихэд наашин зөөд. Зөөн ихээр би өгнөхтэй юмыг аж мэдхүүгээд энэ зүгээр юм хийдэг сав аваад энэ ихтэй өвөл хөлддөг төрлийн сав байсан гэж би бол бодсон. Тэгэхээр болохгүй бах. Гэхдээ энийг л туршиж үзье. Ямар ч хэсэн. Тэгэд энэ болохгүй бол
Мэдхгүй guys. Эхний ээлжинд энэ саваа ашиглаад энэ байгаа оснуудаа ямар ч байсан доос. Ер нь бол айгүй хүйтэн байна. Энийг л харж л та. Настай. За ямар ч гэсэн худагтайгаа дөхөөд ирчлээ. Усаа тэндээс зөөгөөд эндээ ягээд эндээсээ машиндаа ачаад тийшээ гараад авахгүй эндээсээ л явган зөөх юм байна да. 2000 years later. Өглөөний минь өнгөт орчлон байна. Та огны харж байгаачлан би бүх блокоо зөөж авчирсан байна. Энэ үнэхээр хүнд байна. Яг үндэ. Залхуураад 3-3-аар нь зөөсөн чис арай л хүнд юм байна. Хэдүүлээ иглүү байх газраа гоё тэгшлээд. Гэхдээ яг блокнууд яг хүрх хэсэгт амар эргэлзээтэй байна. Тооцооноос нэг жоохон баг хийцэн. Яг тэгэхээр өчигдөр аюу хүтэн байсан болохоор. Анх би тооцохдоо 2 метрийн диаметртэй дээшээгээ бас нэг зогсчоор тий. Тиймэрхүү бас нэг 2 ч юм уу. Тиймэрхүү байхаар тооцоод нэг 150 мавыг хийжүүл бараг болчих юм байна гэж бодсон боловч хэдүүлээд яг үндэ 110 120 110 байгаа юм байна. Хэмжээгээ за би ингээд хөвтлээ гэж бодоход нэг иймэрхүү тойрог байхад болчих юм шүү. Гэрийн бүрээ засчлаа. Одоо эндээ тойруулаад блокнуудаа өрчээ. Гэхдээ энэ доотлын жоохон тэгшлэх байсан үгүй юу? Эхнийх тавигдлаа. Дараагийн 109 тавьцгаая. Эхний үе ямар ч гэсэн хийгээд дуусчлаа. Нийт нэг 16 блок орж ийн нэг юунда. Хамгийн багаар бодоход энэс жижиг бол болгож үнэхээр чадахгүй байна. Энэ блок маань уг нь энтэл нь амар гоё цэвэрхэн баггүй. Би тэрийг гадна талд нь гаргаад бас тий контентны харагдах байдлаа бодъё гэсэн боловч тех боломжгүй юм байна. Энэ дээшгийн юм нэг жоохон тарпиц аахгүй юу? Тэгэхээр энийг гадагш нь харуулахаар ийм гадагшаага болчихно. Тэгэхээр дотгош нь харуулад энэ налууг нь ашиглаад нөгөө өөдөгөө ийм пөмбөр болоход нь энэ налуун туслана гэсэн. Тэгэхээр яалтчгүй энэ тал нь гадна талдаа гарч саарах юм. 5% гэдэг чинь 16 560. Тэгэхээр хэдүүлээд нэг 100 гаруй блок байгаа гэдэг чинь айгу болчих юм шүү. Дээшгээ явах тусам мэдээж бас нэг тойргийнх нь юу багсах учраас бас нэг блок хасагдана гэж найдаж байна. Хэрвээ илүү гарвал энэ үүд хэсгээ хийчих гэж бодож байна. 20 дугаар үеийн эхний блок дахиад 15 тавих болтлээ. Let's go. За 3 дахь үе дууслаа. Эндээс хоошоо ихтэй жоохон асуудалтай болох юм байна. Хитрхи налуу болчихж байгаа учраас энэ нөгөө цасаар биш тодорхой хэмжээний мөс бараг л мөс байгаа штэ. Дамаа энэ яг хурж байгаа хэсгүүд ханнууд нь нэлээд мөс байгаа заяа. Тэгэхээр нөгөө хоорондоо яг гоё ингээ барьцалтаад сууж өгөхгүй нэг мөснүүд давхарлаж ийна л гэсэн үг заяа. Тэгэхээр нэг унах юм бол бүгд унчихна. Хэрвээ надад дахиад нэг 2 гар за ядаж 1 гар байсан бол тэ тавьж яхад ингээ бариад одоо энэс дээшээ уюуд нь бүр нэлээд асуудалтай болж ирнэ. Үүлэн цорхон нар гэж энэ үү? Үүлэн цорхон нар юм уу? Ашас. Хитрхи гоё дуулаад копирайт авах үү? Тийм өдрөгтэй. За ямар ч бас гаднаас нэг юу дараагийн үеийг тавих гэж. Нэг юм 2 үе явсны дараа хаалга гарахгүй бол дээгүүр нь давна гэдэг аюу асуудалтай. Тэгэхээр хаалганыхаа мөслийг бас авах юм. За явж исэн 5 дахь үе тавьж дууслаа. Бараг л унлаа. Инээс цааш бол үнэхээр болохгүй байна. Ямар нэг арга хэмжээ авахгүй бол ус авчирч шүршдэх юм уу? Гэтэ энэ орж байгаа цас яаж нөлөөлөх бол завсруудын чигжээд бүр гоё олчих юм болов. Энэ доторх энэ минь бол хизээч унахад бэлэн байгаа.
Сүүлээсээ 2 дахь үе бараг тавьчлаа. Guys, дууссан шүү. Цара! Brand new igloo. Wow. Oh my god. Хараач дээ. Damn. Яг одоохондоо жоохон царимуутай байгаа л да. Иймэрхүү заагнууд байгаа. Одоохондоо ингээ үлдээч заяа. Тэгээд дараагийн хамгийн анхны цас одоо хамгийн ихэнд орох цасаар уусаа бүх зайнуудаар цас энэ чигжээд айгүй гоё болчихсон заяа. Тэр үед нь хэдүүлээ магадгүй гоё кампинг хийгээд яг бүр яг хонж үзье за. За дотор нь орж үзэхэд бэлнэ үү? За хамгийн гол мөлхөж орох байгаа. Гэтэ гайгүй нэг амар мөлхөхгүй. Ингэсгээд дөрөв өллөөд орчиход ирэхэд болчихно. Wow! Look at this. Wow. Үн дотроо нэлээд зайтай. Би ингээд гараа эргүүлэхэд бол бараг л толохгүй. Эндээ бараг юм 4 уруу зай үлдчихэж байгаа шүү дээ. Одоо хэдүүлээ энд нэг хаалга хийх дутуу юм байна. Энэ орой дээр юм том блок тавья гэж бодсон боловч энэ маань нэг захийнхаа блокнуудад хүрэхгүй болохоор шүн унтчихад дээрээс уншиж магадгүй гэж удаа ийм хөнгөн цас тавьсан байгаа. За ингээ гэртээ боллоо да ямар ч ийсэн. Зээл гаднаас нь дахиад харъя. Би өөр баймбай хармаар болов. Ер бараг миний өндөртэй л байгаа шүү дээ. Орохтоо л жоохон суугаад орж баг болох юм. Жоохон өндөр хийдэг байж байгаа. Гэхдээ нөгөө нэг онгорхоо хэсэг нь баг байх тусмаа улаан ардалт багтай. Вау. Хайд энд яг эндээс нь хардаа амар. Окей, гэртээ орж хоол хийж идэе. Амар өсөж байна. Энэ загнуудыг бөглөхсөөр байгаа жах удчлаа. Би харанхаа олчлаа. За, та бүхэндээ home tour хийж үзүүлье. За, энэ манай ингээд үүдний хэсэг байгаа. Энэ зүүн талаар мэдээж галтгоо. Тэр хаваараа одоо харанхаа өрөө тийм ээ. Бүх лагаа унтраалаа харанхаа өрөө. За, энэ хаваараа ерөөхдөө зочны өрөө юм байна. Ингэсгээд галтгоо. За, иймэрхүү байна да. Өнөөдрийн миний өнд энэ гахаам авчирсан байна. Tortilla гэдэг буррито хийж идэнэ. Энэ бол ихтэй нэлээд хөлтөө байна шүү. Окей. Мах билээ. Ийм хөөрхөн чинжүүнүүд авчирсан. Чинжүү болсон. Нэг том хайруулын тавхтай тэгснээл ийм жижигхэн гурилтай. Яа. Жижигхэн тавхтай байх нэг даваа талтай юм те. Айгүй хурдан хална. Та харж байна уу? За эхний раунд амжилттай. Энэ хамаг гэхдээ өөрөө айгүй юм өөх энтертэй. Тийм болохоор тас өөрийнхөө тосонд айтайхан гоё шарагдаад явчих юм шиг байна. Шинжүү ажиллагаа албисаар эхэллээ. Шинжүүгээ подонд ойчи. Мексико чонтон панс кедеро. Тодия гэдэг юм уу? Мексик маягаар хийсэн юм байна. Энэ маань яг хариулын тавганд багтсан бол тээ. Чаар халаачихгүй юу. Цаанаасаа болцсон гурил байгаа. Тэгэхээр шууд идэхэд бол асуудалгүй. Жохон гисгээгээл энэний үнэр бол үнэхээр тасархаа. За эхлээд нэг бага хийж үзнэ. Хөрхий гарахгүй байна. Хөөе бүр яг чиз шиг гарч байна. Энийг бас өөрчлөх хэрэгтэй байна. Burrito number 1. Гахалтай.
So good, man. Энэ яг одоо бол баг намайг цохиж алахаар байна да. Big boy. Манай сүүлийн хараа махан ихтчихжээ. Жохон гусчээ. Окей. Арай хитчүү дээ. Вау. Okay guys, энэ үрээд энэ удаагийн бичлэгээ дуусгая. Таалагдсан гэж найдаж байна. Look at this. Дараагийн удаа нэг жоохон бэлтгэлтэй ирээд хэдүүлээ гоё кампинг хийж хонё гэж бодож байна. Чийлрэнгээ. Christmas Eve. Эсвэл он солигдох үеэр ч юм уу. Арай чангадах юм болов. За он гараад ч юм уу. Ямар ч гэсэн нэг бэлтгэлтэй ирж байгаа гоё кампинг хий. 26-нд the crazy видеонууд төлөвлөж байгаа шүү guys. Тэгээд YouTube сувагтаад нэгдээд subscribe хийгээд лайк хийгээд тэр хоохын дарчаарай заяа. Энэ удаагийн бичлэг таалагдах байсан ч гэсэн дараагийнх таалагдана. Okay? Thanks for watching. Bye. Beautiful.